Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр монгол хэлний хичээл орно. Өнөөдрийнхөө хичээлээр эр үгэнд я, ёг зөв залган бичих гэсэн дүрмийг орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүд ээ. За эр үг гэж юу хэлэх вүлээ? А, о, у, я, ё гэх шиг орсон үгийг эр үг гэнэ. За дүрм 1. Ихшгээр төгссөн эр үгэнд я ёг залгахдаа шууд залган бичнэ. Дахин нэг уншлаа шүү хүүхдүүд ээ. Ихшгээр төгссөн эр үгэнд я ёг шууд залган бичнэ. Жишээлх юм бол давхих гэдэг үг маань эр үг и буюу ихшгээр төгссөн учраас яг залгахдаа шууд залган бичнэ. Шагна гэдэг маань эр үгтэй юм ээ. А буюу ихшгээр төгссөн мэн шагная болно. Уй я уй, хай я хай, хон я хоны болох нь тийм ээ. Ой я ой болох нь. За хүүхдүүдэд дэвтэр дээрээ тэмдэглээд аваарай. За дүрм 2. Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд я ёг шууд залган бичнэ. Дахин нэг уншлаа шүү хүүхдүүд ээ. Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд я ёг шууд залган бичнэ. Жишээлх юм бол тарь гэдэг үгэн дээр яг тарий гэж шууд залган бичгэнэ. Өр гэдэг маань эр үг тийм ээ. Зөөлний тэмдгээр төгссөн байгаа учраас яг шууд залган бичгэнэ. Өрий. Сор я сорё, зор я зорий болох нь байна. За дэвтэртээ тэмдэглэж аваарай хүүхдүүд ээ. Дараагийн дүрм 3. Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд я ёг залгахдаа гатуугийн тэмдэг нэмж бичнэ. Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд я ёг залгахдаа гатуугийн тэмдэг нэмж бичнэ. Жишээлх юм бол ухт гэдэг маань эр үг т буюу гийгүүлэгчээр төгссөн үг байна. Үүнд я залгахын тулд гатуугийн тэмдэг жиргэлж ухтыг болгох нь байна. Хар гэдэг маань эр үг буюу гийгүүлэгчээр төгссөн үгэнд яг залгах гэдэг учраас гатуугийн тэмдэг жиргэлж бичих нь. Бод я сор я сорый болох нь тийм ээ хүүхдүүд ээ. За дэвтэртээ тэмдэглэж аваарай. За дараах тасгалыг ажиглая. За анхааралтай уншаад тасгалыг хийж гүйцэтгээрэй хүүхдүүд ээ. Цэгийн оронд я ё ихшгийг тохируулан нөхөж бичээрэй. Хурдан морь уная гэхийн тулд яаж холбож бичих хэлээ я ёг? Зөв. Un буюу эр үг байгаа. Ихшгээр төгссөн үгэнд я ёг залгахдаа яана гэлээ? Шууд залгаж бичнэ гэсэн. Аз газрыг зор ёо гэдэг тийм үү? Зорий гэж ярьдаг. Тэгэхээр зөөлний тэмдгээр төгссөн үгэнд ёг яаж залгах вүлээ? Сайн. Шууд залган бичнэ. Цонхоо хай гэж ярьдаг. Тэгэхээр хаа буюу эр үгэнд яг яаж залгах вүлээ хүүхдүүд ээ? Ихшгээр төгссөн байна тийм ээ? Хай гэж залгах нь. Шууд залган бичнэ. Дээл оёй гэж ярьдаг. Тэгэхээр ёг хэрхэн залгах вүлээ? Сайн байна. Шууд залган бичдэг. За тоогоо бодъё гэнэ. Тэгэхээр бод буюу эр үг байна. Д буюу гийгүүлэгчээр төгссөн байна. Тэгэхээр
яаяг залгахдаа яаж бичгэлээ хүүхдүүдээ? Гатуугийн тэмдгээр тусгаарлаж бичдэг. Бодъё. Байгалийн зураг гатуугийн тэмдэгтэй бичнэ тийм үү? Зурая. Сайхан бүхэнд талархая тийм ээ хэмээн гийгүүлэгч хүсэг учраас гатуугийн тэмдгээр тусгаарлаж бичгэнэ. Соруулаар соръё. За хүүхдүүдээ гэрийн даалгаварт дараах үгнүүдэд яа, ёо ихшгийг тохируулан бичээрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Магт, дуул, тоглол, тарь, урамшуул, зоригжуул, хураа, цуглуул, захих, зөх гэсэн үгнүүдэд яа, ёо ихшгийг залган бичнэ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Сайхан амраарай.